Өглөөний минь одоо цаг 7 цаг болж байна. Өнөөдөр би хичээлтэй байгаа. Магистрийн хичээлтэй. Тэгээд 9-өөс хичээлтэй. Одоо тодоо нөгөө өнөөдөр нөгөө гинт гоог харах хөнгө болоод тэгээд тодоо нь ажилдаа уулын явах гээд өглөө авсан байсан. Тэгээд гоог харах хөнгө болсон болохоор буцаад одоо ажилласаа ирж байгаа. Тэгээд тодоог орж ирэхээр зэрэг би зөрөөд гарна. Хичээлээс тодоо ч холоос ирж байгаа болохоор хичээлээсээ баг зэргийн хоцорч магадгүй юм шиг байна. Намайг амттай. Баярлаа. Яасан амттай нэ. Би нөө сая болохоор тонер түрхсэн байгаа. Тэгээд одоо энэ серумыг түрхэж байна. Миний энэ хотлын зураг хууларч унах цагаа би бол мэдчихэж байгаа. Тэгээ манайх утахгүй нүгж байгаа болохоор би ингээд гүрэлгээд байлгаад байгаа л та. Би ингээд праймераа болохоор зөвхөн яг нэлэнхүүд нь хүртгүү зөвхөн яг энэ хэсгээрээ тэгээ нүдний доогуур нөгөө амар өхрөөд идэг болохоор нүдний доогуураа тэгээ хамарны яг энэ хаваараа зөвхөн түрхчихдэг. Одоо нөгөө нэг өөрийнхөө түрхэх дуртай лунагаа түрхэж байна. Тэгээ би лунаад бол бүр үнэхээр хайртай. Та нараас ингээ харж байгаад ингээ амар гоё юм нэмэгхэн хэд давхарсан ч ерөөсөө юм зузаан харагддаггүй. Тэгээд бас ингээд даралтнаас ер нь бол дайжгүй. Повдор болохоор ингээд хөнгөн тавьчихна. Миний нүүр будалтай хамгийн дуртай хэсэг бол хацар өнгөлөгч байгаа. Би бол хацраа өнгөлөх бүр маш дуртай. Ер нь ингээд хацраа өнгөлчхөр бүр гоё ингээд амар тийм нүүрэндээ цогтой, нүдэндээ галтай гэдэг шиг бүр ингээд хацар нь Улаанбаатараа айгу тийм илүү нэг тийм гоё харагдуулдаг. За дараагийнх нь болохоор сүүдэр байгаа. Тэгээ сүүдэр болохоор би яг өөрийнхөө энэ багсаар түрхдэг. Сүүдрээ хамгийн тавих дуртай хэсэг бол энэ дух хэсгээрээ энэ үсний яг ус руугаа ер нь нэлээ оруулж ингэж тавьдаг. Ингээд тавьчихаар үс ингээд урдаасаа айгуу гоё тийм өртгөн баг зэргийн өртгөн харагддаг байхгүй юу? Тэгээд би ингэж тавьдаг. За тэгээд энэ шанааны ясаа ингэж тавьдаг. Шанааны ясаа ер нь бол жоохон тодруулах гэж, тод харагдуулах гэж ингэж тавьдаг. За тэгээ хацрын яс яг энэ хоёрыг би нэг тийм тавих сонирхолтой биш. Гэтэ яг зүгээр ингээд нэг бүдгээ ингээд тавьчихтیں۔ За одоо болохоор хамраа өндөрлөн. Хамраа тэгээ зөвөр энэ уусгаж багсаараа хөнгөн дээрээс нь ингээл нэг хамарны хоёр талын хальт сүдрэлцдэг. Тэгээд миний ингээд хамар ингээд чуд жоохон үзүүр нь жоохон доошоо байхгүй юу? Тийм болохоор би энийгээ жоохон тийм дээш өргөлттэй харагдуулахын тулд яг энэ доошоо яг энэ үндсэн хэсгээ гэх юм уу? Шүүгэр хэсгээ жоохон ингээд сүдрэлцдэг. Жоохон ингээд үзүүрийн шүүгэр харагдуулахын тулд ингээд бүрэлцдэг. Тэгээд хөмсгөө болохоор би ингээд шууд будах гэхээр одоо дундлын хэсгийг ингээл харандаагаар зураад харандаагаар бүгдийг бутахаар айгүй тод болох гэдэг байхгүй. Тийм болохоор би ингээд саяын сүүдрээрээ яг дунд хэсгийг ингээд будаад өгчтэй. Ингээд тэндэд өгчтэй. Тэгэхээр айгүй гоё бүдгхэн будагддаг гэх юм уу? Ерөнхий хэлбэрийг гаргаад ингээд хөмсгөө бутчихтэй. Ингээд суур будал маань ер нь бол ингээд болчлоо. Одоо хөмсгөнийхөө энэ сүүл хэсгийг зурна.
За дараагийнх нь болохоор хинхэн баг та нар мэдэх байхаа. Энийг болохоор би нэг хэсэг маш их хэрэгэлдэг байсан. Тэгээ сүүлийн баг нэг жил ерөөсөө хэрэглээгүй. Тэгээ өнөөдөр хальт хэрэгэлчихье гэж бодож байна. Гэтэ тий бүр тийм амар нөгөө нэг босохгүйгээр зөвхөн өмсгөнийхөө урд хэсгийн хальт дээш нь босчихъя гэж бодож байна. Тэгээ зөвхөн хөмсгөний харандааныхаа багсаар савнгаа ингээд үсэнд нь өнгөцхөн ингэж түрхээ. Өнгөцхөн ингээд түрхснийхаа дараа зүгээр ингээд гараараа хэлбэрийн цас чинь хальт ингээд налуулаад арсандаа жоохон наалдуулж ингэж босгоод ингээд энэ одоо ингэж харагдаж байгаа чинь жоохон мэцаа жоохон буучдаг байхгүй юу? Ингээд тэгэхээр яг би нэг тийм ер нь бол өөрөө амар тийм бүтгэн өсөрхөг хөмсгтэй юм шиг харагдаж байгаа. Энд аяга хамар нэг юм жижигхэн хасаархан тэн дотроо яг ингээд өдөр тутмын яг бодолтонд нь тохирсон яг тэр өнгөнүүд нь хоорондоо гой уусгаар өнгөд ингээд багтаад утсан болохоор зайл өнгөөрнүүдэд нэг олон өнгийн тийм толгоор гэдэг байхгүй аль өнгөөрнүүдэд бодох уу алийг альтаа нуусахгүй гэл бодоод ах шаардлагагүй. Өмнө нь болохоор би сормоос суулгах ч юм уу эсвэл сормоос наадаг байсан. Одоо сормоосаа дуудана. Тэгээ би сормоосаа дэрвэлгээд тэгээ сормоосаа буудчихлаа. Одоо оруулаа буудаад нүдээ болол өргөжлүүлж буудана. Нүдний харандаагаар буудана. Тэгтээ нөгөө сормоосны буудгаа юу яахыг хүлээж байна. Яг энэ хэвэнд нь ингэж хатахыг тэггүй бол шууд будчихаар сормоосны буудаг маань сайн хатааг байгаа болохоор харандаагаар будчих хооронд сормоосны хэлбэр маань жоохон алдагдах гадтай. Тэгээ энэ уруулын буудаг ингэж стайл надаас авч исэн гэж юм жоох их юм авсан чинь нэг бэлгэнд өгч исэн юм бэл. Тэгээ надад бүр өнгөн амар таалагдчихж байгаа. Яг энийгээ би одоо захиалж авна гэж бодож байгаа. Эсвэл очиж авна гэж бодож байгаа. Тэгээ энэ харандаа уул нь гоё яг тийм амар тод гардгүй. Айгүй гоё харандаа өнгөн таалагдчихж байгаа. Ганц таалагдахгүй байгаа юм нь болохоор энэ үзүүр нь ахгүй үзүүр нь ингээд жоохон бүдүү. Тийм учраас нөгөө сормоосаа биш нүдээ ингээд харандаа будаад энэ сүүл хэсгээ зурхаар надад үзүүр нь жоохон бүдүүдэд байгаа. За өнөөдрийн миний мейкап нэг иймэрхүү. Тэгээд сормоос маань айгүй гоё дэрвэчээр ингээд айгүй гоё харагдаад байгаа. Би өөрсөн сормоосоо дэрвэлж нэг боддгоо байсан болохоор сүүлийн нэг 2 сараас хойш ингээд сормоосоо дэрвэлж боддог болсон байгаа. Тэгээ уруул ингээд одоо ер нь чимчгэнсээр аваад баг зэргийн томорч байна. За одоо хуцаа өмсөд гарлаа. Миний үс одоо л хатчихээн. Үсээ бол би ерөөсөө сүүлд ерөөсөө орохгүй байгаа. Ингээл тэр чигт ингээ гараад байгаа. За би тодоогоор метроны буудлын руу хөрвүүлэх гэж байна. Тодоолохоор яг нэг хүн сургууль руу бол хүргээд өчгөр тийм хонширтай залуу биш юм байна. Тэгээд метроны буудлын руу хүргэж өгье гэсэн. Тэгээ гэрээсээ гарах гад яарад шууд бичлэгээ хийгээгүй. Шууд хуцаанаас гараад ирлээ. Тэгээ дээгүүрээ энэ цамцыг өмссөн. Энэ болохоор нөө Зараагаас авч ирсэн. Айгу хөөрхөн ийм. Тэгээ дэшээгаа ингээд цахилгаандаад ингэсэн ч болно. Эсвэл ингээд доошлуулаад ингэсэн ч болно. Тэгээ би нөө хүзүүний зүйл ингээд энийг бас Зараагаас авч ирсэн. Ийм 2 хос хүзүүний зүйл тахгүй. Тэгээ хүзүүний зүйл төцсөн болохоор энэ цахилгааны жоохон ингээд доошлуулсан. Тэгээ доогуур амсаж нэг харыг бүгмс гарч ирсэн байгаа. Тэгээ шилэн дэрхгөө сая дэлгүүрээс авч авлаа. Шилэн дэрхгөө юу яач. Өмссөн чинь урагцсан байж тэрийг мэдсэнгүү. Метроны буудлаар хоорондоо шилэн дэрхгөө өмсөд. Тэгээд миний маск бүр амар хөрхөн байгаад ийм усан ягаан өнгөтэй. Ийм маск. Чамд ийм маск байхгүй. Цүнх болохоор энэ цүнхийг үүрээд гараад ирсэн. Одоо ингээд цүнхэн дотроо өдөрч юу явж авдаг
тэрийг ингээд бас бичлэгт оруулна гэсэн чинь жоохон цаг давчтаад амжсангүй орой хичээлээсээ ирж байгаа. Цүнхэн дотроо юу авч явдгаа харуулъя. Тэгээд нэг хөрхөн гутал. Сэтцэнгаа. Сэтцэс тархлаа. Баяртай. 엄마 간다. 바이. 방역을 생활화합시다. Манай хичээл тарцсан. Тэгээд тодоогоо хоёр намайг ирж аваад тэгээд бид гурав одоо сакура үзэхэд явж байна. 물고기다. Гурлаас ол замагтай энэ жил яхна ийм галтан цаас харлаа шүү дээ. Энийг хараад ойлгосон юм уу? Хадаад байсан юм уу? Өөрөө одоо Costco орж байна. Юу мэдэх гэсэн чинь амар нөгөө бас овчтой. Юу мэдэж чадаагүй амар өсөж जैन. Тэгээд манай гэрт нөгөө махтууссан, гоогийн хамс дууссан байгаа болохоор Costco-гоос авангаа Costco-гийн пицца идэх гэж ялсан. Шууд Costco руу хүрээхэд. Costco-оос юм пицца авсан. Пиццаанда энийгээд очоод шууд нүрээ цэвэрлээ унтъя гэж бодож байна. Амар ядраад нойр өрөөд байна. Тэгээд бит 3 гэртээ ирсэн. Тэгээд сая би нүрээ цэвэрлэлчлээ. Одоо бит 3 ингээд унтлаа. Тэгээд энэ болохоор миний нөгөө писрознд одоо хүрэж байгаа тос саяхан энэ 7 хоног би битүүлж авсан. Миний писроз бүр амар хүндрээд. Тэгээд энэ 7 хоног битүүлж авсан. Тэгээ энэ нь болохоор би 100 оруулсан, бүр оруулсан. 100 юм байна. Тэгээ энэ нь болохоор нөгөө толгоон дээр гарсан писрозондоо ингэж хуухандаа ингэж түрхэх ийм гелэн хэлбэрийн тос. Тэгээд энэ нь болохоор би энэ дээр туурсан туралтан дээр түрхэх тос. За одоо энэ харагдчихвэл энэ тасныг гараад ирсэн байна. Тэгэд ер нь бол ингээд гараар ингээд гарцсан байгаа. Хамгийн их нь болохоор миний хөлөөр амар их туурсан байгаа байхгүй юу? Тэгээ одоо тодоогоор ингээд тоснуудаа түрхүүлээд бит 3 унтлаа. Тэгээд магадгүй энэ влогийн дараагийн юмсгол дараагийн влог нь бүр маш сонирхолтой влог байж магадгүй. Гэтэ нууц. За тэг бүгдээрээ сайн хамаарай.